байгаа байдал юм. Айдсын биеэс сугран гаргаж Бурхны өгсөн байгаа дууц үг бол Эхлэл намын 3:15 дээр амлагдсан сайн мэдээ юм. Хүнд ер нь яагаад айдас ирдэг юм бол? Эхлэл 1:27 дээр Бурхны дүр төрхөөр бүтээгдсэн хүн төрлөختөн Бурхны дүр төрхийг алдсан учраас юм. Бурхны дүр төрх гэвэл юуг хэлэх вэ? Бурхны дүр төрх гэдэг нь Есүс Христийн сүнсийг хэлж байгаа. Тиймээс бидний бие дотор Есүс Христийн сүнс үгүй бол энэ амьдралынхаа туршид энэ дэлхийн Бурхнаар удирдуулан бүхий л амьдралынхаа туршид эмх замраагүй хойсон харанхуй дотор хүлэгдэж оюун санаанд байнгын төрөгдлийн байдал дотор Бурхны үгийг ойлгож сонсохгүй байдалтайгаар амьдрахад хүрдэг. Тиймээс та бүхэнд бүтээгч Бурхан чи бол бүтээгч Бурхны хүүхэд хэмээн альцсан байтал түүнийг ойлгож сонсож чаддаггүй. Тиймээс хүний алдсан байгаа тэрхүү дүр төрхийг сэргээн шинчилгээд Бурхан өөрийнхөө Бурхны дүр төрхийг буюу өөрийнхөөг энэ дэлхий рүү илгээсэн. 2-р Коринт намын 4:4 дээр хэлэхдээ Бурхны дүр төрх бол Есүс Христ гэж альцсан байдаг. 2-р Коринт 4:4-ыг уншицгаая. Эрийн үеийн Бурхан үл итгэгчдийн бодол санааг цогцолсон учраас тэд Бурхны дүр болох Христийн алдрын тухай сайн мэдээний гэрлийг үзэхгүй гэжээ. Бурхны дүр болох Христийн алдар, сайн мэдээний гэрэл. Тэр Бурхны дүр төрх, Бурхны гэрэл таны дотор байхгүй учраас байнгын хүн айдас дотор хүлээстэй байдаг. Бид Христэд итгэх итгэлээ өчлөөр дамжуулан ариун сүнсийг ууж байгаа хэрэг юм. Миний амьдралын бүхий л асуудал шийдвэрлэгдсэн учраас би Христийн сүнсийг уух үед Бурхны жинхэнэ амар амгалан миний дотор эхлэх болно. Христийн сүнсийг уугаад амар амгалан хүлээн авсан нэгэн газар дэлхийг захирдаг байгаа. Бидэнд үргэлж Бурхан Матай номын 12:28-аас гардагчлан Есүс Христийн ариун сүнсний хүч чадлыг өмсөөд миний дотор байгаа хорон муугийн сүнсний үйл ажиллагааг хүлэх тухай хэлдэг. Муу сүнс бидний дотор айдсыг, санаа зовлтыг, үхлийг суулгасан байдаг. Тийм учраас хүн байнгын айдастай, сайныг идсэн ч айдастай, сайныг уусан ч айдастай, юу өмссөн ч сайныг өмссөн ч айдастай. Энийг идээд буруутчих юм бол өвчин тусчих юм биш үсттэй гэл.
Тэгээ энийг өмсвөл буу сүнстэй хүн намайг миний дотор ороод ирвэл яах вэ гэл. Дагаад ирвэл яах вэ гэл. За ямар ч тааш нөгөө гүн улаан хувцас өмсөөгүй байсан дээр шүү. Тэгээ чөтгөртэй хүний хамгийн дуртай өнгө байгаа. Хойноос ч дагаад ирнэ. Гүн улаан өнгөтэй хувцас өмсөөд ингээд энэ тэнүүгээр ингээд хэрэн хичээд байх юм бол чөтгөртэй хүн тийм өнгөнд дуртай. Эмэгтэйчүүд гүн улаан хувцас өмсөөд галхаад үзээрээ бараг амиа тавиад хойноос ч хөөдөг хүн гарч ирнэ. Сэтгчийн өвчтөй хүн гарч ирнэ. Библи хэлэхдээ бүхий санаал зовлоо эзэнд даатахгүй бол архирах арслан өөрийнхөө залгих хоолыг хайгаад явж байна гэдэг байгаа. Тэгээд буур сүнс үргэлж архирах арслан мэт отон гитээд санаа зовлтоо эзэндээ даатгаж ийн үгүй юу гэдгийг маань ингээд хараад байж байгаа. Үхэл чамайг хатгасан ч Христийн дотор байгаа нэгнийг үхэл ялж чадахгүй. Учир нь бид аль хэдийн Есүс Христ гэдэг нэрээр дамжуулан Есүс Христийг мэддэх мэдлэгийнхээ улмаас гин болон нүглийн хуулиас чөлөөлөгдсөн гэрээний ард түмэн юм. Яагаад энэ цаг үеийг сэтгцийн өвчлөлийн цаг үе гэж хэлдэг вэ? Бид Бурхан өгсөн байгаа Есүс Христээр дамжуулан анх хүн төрлөختөн бүтээгдсэн байсан Бурханыхаа дүр төрхийг сэргээхгүй байгаа учраас бүгдийн оюун санааны байдал өвчлөлийн хэлбэртэй болсон байна. Бидний дотор Есүс Христийн сүнс байхгүй бол тэр хүний дотор энэ дэлхийн сүнс байгаа хийгээд түүний эцэг нь муу сүнс биявал сатан байх болно. Вэс махан биений хүсэл тачаал, нүдний хүсэл тачаал, амьдралын баяр багтал гэх энэ махан биеийг хангаж болох бүхий л хүслийг даган амьдрах. Тиймээс сүнслэг байдлынхаа хувьд ч махан биеийн байдлынхаа хувьд ч тахал өвчнг гэр бүл дотроо тараасаар байдаг учраас бидний амьдарч байгаа гэр бүлийн баланс бүр юм алдагдсан байдалтай. Ийм далийцсан дугуй шиг арай яданд өнгөрч байгаа. Хүн бүхий л зүйлийг өөрийн болгосон байсан ч эд материалыг бий болгосон байсан ч үхлийн сүнсний байдалтайгаа амьдарч байгаа учраас эцсийн сүлд тэр нь жинхэнэ өрөөл болж чаддаггүй. Есүс Христэд итгэдэг хүмүүсийг Библи хэлэхдээ үхлээс амь руу шилжсэн гэдэг. Хэрв та үхлээс амь руу шилжихгүй юм бол Колосай намын 1:13 дээр гардагчлан харанхуйн хаанчлалынхаа дотор байсаар байх болно. Колосай намын 1:3 тэрээр биднийг харанхуйн эрх мэдлээс авраад түүний хайртай хүүгийн улс руу шилжүүлсэн гэсэн байна.
Тэгээд харанхуйн улс дотроо байгаа хүний хийж байгаа үйлдэл нь өөрөө байнгын зовоо зогсохгүй тэр зовлонгоо эргэн тойронд байгаа бүх хүнээ дамжуулдаг, тахал өвчин шиг дамжуулдаг. Нэг үгээр хэлэх юм бол тамийн үйл ажиллагааг өргөжүүлдэг тийм нэгнэр өөрөө ч зовж бусдыг ч зовоосоор байх болно. Есүс Христийн улс руу шилжүүлэхийн тулд Бурхан өөрийнхөө гэнэлгээр үлгээс учраас тэрхүү сайн мэдээнд итгэдэг хүн ичхүрт орохгүй хийгээд бүх талаараа бүрэн дүүргэгднэ хэмээн Бурхан өөрөө амласан. Үхлээс амь руу шилжүүлэх арга зам нь Есүс Христийг хүлээж авахаас өөр үгүй. Иохан 1:11 дээр 11 дээрээс харах юм бол хүлээж авдаггүй хүмүүс байсан гэж байна. Бурхан өөрийнхөө газар дээр ирсэн. Тэгтэл түүний ард түмэн нь түүнийг хүлээн авсангүй гэсэн байна. Хүн төрлөختнийг өвлийн хийгээд харанхуйн ертөнцөөс сугран гаргахын тулд Есүс Христ энэ дэлхий дээр ирсэн байтал өөрийнх нь ард түмэн Бурхны хүү Есүс Христийг хүлээж авсангүй хэмээн Иохан номын 1:11 дээр бичсэн байна. Харин Есүсийн хайр чуулганы итгэгчид бидний хувьд Иохан 1:12 дээр хүлээж авсан хүмүүсийн ангилалд орж байгаа. Өөрийг нь хүлээн авсан болгоно өөрийнхөө нэрд итгэдэг хүмүүст Бурхны хүүхэд болох эрхийг тэр өгөв. Энэ нь мах цусаар биш, хүний хүслээр биш, харин зөвхөн Бурханаас төрөсөд юмаа гэсэн байна. Гуравлаар оршигч Бурханаа Есүс Христээр дамжуулан бид Есүс Христийг хүлээж авах хуйцаар өргөгдсөн гэсэн үг юм. За би бинийг харъя. Тиймээс баярлах тун. Тиймээс бид Есүс Христийн нэрийг мэддэг хүн учраас бид залбирах хэрэгтэй. Тэг залбирдаг нэгэн ерөөлийн хүн мөн. Зайн чичрэх санаа зовх зүйл үгүй. Зовын шаналх шалтгаан ч үгүй. Сэтгэлдээ тавчдах шалтгаан үгүй. Тэрээр бидний бүхий л асуудлыг дуусгасан. Тэр одоо таны эзэн. Эзнийхээ үгийг сонсох тун. Бүгдийг нь дуусгасан, бүгдийг шийдвэрлсэн. Тэгж итгэдэг бол бид та талархаж чадна. Энэ бол Бурхны хүсэл. Тийм биднийг одоо хин нэгэн ингээ муухай харлаа гэхэд тэр нь яг бидэнд ямар ч хамаа байхгүй. Харин олон хүмүүс нэг хүн зөрөгтөө муухай харлаа гэдэл тэрнээс нь болоод үзэн ядаа сэтгэлд нь үзэн ядал төрөөд хорон муу сэтгэлүүдээ бүр ингээд өөрөө бясалгаад боловсруулад тийм байдалтай байдаг.
Тэгээ яагаад вэ гэвэл бидний өнгөрсөнд болсон байгаа олон үйл явдлуудаар дамжуулаад сатан үргэлжлэлээр одоо сэтгэлийн шарах мэдлэг одоо үйл ажиллагаануудаар дамжуулан сатан одоо ч гэсэн бидний ингээ бодол санаа руу ингээ шургаад орж ирж байдаг. Тэгэд хичнээн сайн зүйл байсан ч гэсэн нэг минутын өмнө, 1 секундын өмнө өнгөрсөн л бол түүнийг гаргаж ирээл дахиж чирж гаргаж ирээл өнөөдөр тэрнгээр амьдрах ямар шаардлага байхгүй. Яагаад гэвэл хуучныгаа зураа тэрнээсээ болж одоо тэр мэдрэмжиндээ амьдрч байгаа нэгэн ичгүрт орно шүү. Өнөөдрийн Библийн ишлэл тэр бол өнөөдөр тэр Есүстэй хамт завинд байсан хүмүүс үнэхээр ичгүртэр байдалтай орсон байгаа. Есүс загасчин биш шүү дээ. Дагасчин биш мужаан байсан. Тэгээд далай усны талаарх дээр одоо мэддэг чаддаг зүйлч байгаагүйсэн байгаа. Харин Есүстэй хамт байсан загасчин гаралтай далайд өссөн хүмүүс тэр одоо далай дотроо яхаа мэдэхгүй тэнэг байдалд орж байгаа үйл явц гарч байна. Бүхэл амьдралынхаа туршид Галилийн нуурын эрэг дээрээс загасчлан үеийн олон одоо тэр мэрэгчлийг олж авсан байгаа, туршлага мэрэгчлээ болсон байгаа хүмүүс. Тэ өнөөдөр юу хийхээ мэдэхгүй одоо өглөө штэ яана гэд ингээд ийм хачин байдалтай болцоосон байдалтай болж байгаа. Яагаад вэ? Хүний суурь асуудал өөрийнхөө доторх суурь асуудлыг шийдвэрлэег учраас зүгээр энгийн өдрүүдэд амьдралынхаа энгийн өдрүүдэд сайн мэдээ дотор нь суйрлагдаагүй тэр сайн мэдээ бүр амьдралынхын зуршил болоогүй байгаа учраас асуудал ирэхэд өөр яахаа мэдгүй ингээд байцгааж байгаа сандарч гүйлтэцгээж байна. Тэгээ нэг үгээр хэлэх юм бол сүнслэг мэдлэг, сүнслэг мэрэгүү ухаан, сүнслэг хүч чадалж байхгүй учраас тэгээ амьдралынхаа салхи шуурхтай уулзах тэр үед авралын горьдлого нь тасарсан үе ирдэг байгаа. Хүн сүнслэг өвчин хүнд ирэх юм бол зэрэг юм зовлон лугаа гүн гүнзгий шигдэн орох тийм өвчлөл тусдаг байгаа. Ингээд хөлийн толгоон орооноос хахгуулаад хөлийн уул хүртэл ийм харанхуй хучаастай хүн. Ийм үед тэг үр хүүхдүүд хэрвээ ийм болонгууд эцэг эхчүүд огтхонч тэдэнд зөв хариулт өгч чадахгүй. Учир нь тэдний өөрсдийнх нь амьдарч ирсэн амьдралын жаахан туршлага мэдлэгээс өөр юм юу ч байхгүй шүү дээ. Тэр өнгөрснөөрөө амьдрахад хүргэдэг өөрийнхөө өнгөрсөн амьдралын жишээг гаргаад үр хүүхдүүдээ сургахж оролдоод эхлэхээр хүүхдүүдийнхэн дотор найдвар төрөхгүй хийгээд эцэст нь амьдралаас уйдах, амиа хорлоход хүрэх тийм үйл явдал болдог байгаа. Есүс Христийн сүнсийг хүлээж авсан байгаа Бурхны хүүхдүүд үр хүүхдүүдтэй хөршүүдийнхаа залуучуудад сайн мэдээний нууцыг ойлгож мэдэх тэр гэрчлэлийг дамжуулах, тийм хичээлийг зааж чадах, тийм гэрчлэгч болоосаа гэж юрэж байна. Хүүхдүүдтэй сайн мэдээний хүч чадлыг амсах нууцыг л бид зааж өгөх юм бол бидний хүүхдүүд мэдрэмж баяр хөөр дотор үнэхээр зөв мөрөглийг өргөж чаддаг нэгэн болох болно.
Авраамийн гэр бүлийнхэнтэй адилхан Авраам сайн мэдээний суурийг өөрийнхөө бүр амьдралын зуршил болгосон учраас Исаакаар дамжуулан дайсныхаа хаалгыг эзлэн авах хэмжээний ёроолыг хүлээн авсан юм. Ёроолийн суурь, амьдралын суурь. Амьдралын ундраг, ёроолийн ундраг. Таны үр хүүхэд Бурхны агуу төлөвлөгөөг тэврээд төрсөн байтал та тэдэнд сайн мэдээний хүч чадлыг амсаж мэдрэх нууцыг зааж өгөхгүй бол Исмаил шиг тийм хүүхэд болж өсөх бах. Каин шиг хүүхэд, Исав шиг хүүхэд болж үр хүүхэд чинь өсөж таринвал яах болж байна. Тиймээс ядаж энэ морал намл үргийг сонсож байгаа таач болтугай. Таны үр хүүхэд Исаак шиг, Яаков шиг, Йосеф шиг тийм нэгэн болж өсөж торноосоо хэмээн өрөөж байна. Бид хүүхдүүдээ итгэл дотор зөв өсгөх юм бол тэдний амьдралд хожим ямар асуудал ирсэн байсан ч Египтээс сугран гарсан Израилийн ард түмэн шиг тэрхүү асуудлаатаа сугран гарч чадах тэр хүчтэй нэгнэр өсөж торнох болно. Гим нүглийн эрх мэдлээс чөлөөлөх Бурхны амлалт байсаар байтал түүнийг хүлээж авахгүй, түүнийг амьдралдаа хэрэгжүүлэхгүй, түүнийг үр хүүхдүүддээ заахгүй байгаа эцэг эх бол үнэхээр муу эцэг эх юм. Исая Израилийн ард түмний дундах залуу үеийг олж илрүүлж цуглуулад сайн мэдээний үн цэнийг тэдэнд мэдүүлсэн шүү дээ. Сатаны толгойг гიშгэн Египтээс гарч чадах тэр хүч чадал Иммануэлээр Есүс Христийн сүнсээр бидэнтэй хамт оршдог. Тиймээс бид цаг үргэлжид 3 зүйлийг дамжуулах хэрэгтэй. Гурван зүйлийг бид мэдрэх хэрэгтэй. Сайн мэдээний хүч чадал, бүхий л зовлон хаах чадвартай сайн мэдээний хүч. Өхлийн хөндийн дундаас ч Бурхантай уулзах зам бол сайн мэдээ юм. Бид эдгээрийг тэдэнд зааж өгч байж таны үр хүүхэд, таны гэр бүлийн дунд Есүс Христийн дотор шинэ форум, үг хуваалцах тэр өдрүүд бий болох болно. Өнөөдөр бид хэрхэн Бурхантай хамт байх боломжтой вэ гэдэг тэр үг нь Есүс бол Христ гэдэг юмаа гэдгийг бид тэдэнд заах хэрэгтэй хийгээд хэрвээ бид заахгүй бол хүмүүс үргэлж өнгөрсөн лугаа буцаж очоод аавынхаа мэдлэг хуваард орхичод аав хүн өөрийнхөө мэдлэг өөрийнхөө туршлагаас л хүүхдээ заах гэж оролдоно. Цэрэгт байхдаа би тэгээд манай үед бид нар ингээд гэд тийм юмаа л тэр хүүхдүүдтэй заахыг оролдоно. 창세기 3장 15절 영적인 힘이 회복되면 영적 전쟁할 수 있는
능력이 시작된다. Сайн мэдээний хүч чадал бидний дотор орших үед сайн ариун сүнслэг тэмцэл хийх хүч надад өгөгдөх болно. Ямар үйл явцын өмнө ч айж, сандрах, зүхэрч, готролж, өвдөг сөхрөлгүйгээр юуны түрүүнд муу сүнсний ажлыг нураахтун. 하나님의 자녀된 신분 권세를 소유하고 있음에도 불구하고 문제 속에서 두려워하는 모든 불신앙들은 예수 그리스도 이름으로 산산이 무너지고 저주와 재앙을 우리의 나의 문제를 담당하기 위하여 Бидний гэм нүглийн бүхэл асуудлыг шийдвэрлэхийн тулд энэ газар дээр ирээд Голготын толгой дээрх загалмайд бидний бүхэл асуудлыг шийдвэрлсэн байгаа Иесус Христ өчигдөрч, өнөөдөрч, мөнхөд үргэлж амьд оршин надтай хамт байна. 창조주 하나님은 인생의 문제를 해결하시기 위하여 하나님의 아들 독생자 예수 그리스도를 이 땅에 보내셔서 우리의 과거, 현재, 미래의 문제까지 다 해결해 놓으셨다. Бурхны хүү Есүс Христ энэ дэлхий дээр ирээд загалмай дээр бүхэл асуудлыг дуусгаснараа бидний өнгөрсөн одоо ирээдүйн бүхэл асуудлыг аль хэдийн шийдвэрлсэн. Үүнд яагаад та итгэдэггүй юм бэ? Итгэхгүй байгаа та хэн бэ? Есүс чи хэн бэ? Есүс Христийн мэдээр надаас зайл. Гэчээд айцтай баригдаастай. Энэ бидний сүнслэг асуудал. Үүнийг төрөлхийн гэм нүгэл гэж нэрлэдэг. Марк номын 1:25 дээр Есүс муу сүнсийг хөөн зайлуулах үед гарч байгаа зүйл нь Есүс чөтгөрт дэзэмдүүлсэн хүнийг дуугаа бай, хүмүүс танд дуугаа бай, түүнээс гар гэсэн. За, Марк номын 1:26 25-26 унши. Марк 1-ийн Есүс түүнийг зандарч дуугүй бай, түүнээс гар гэв. Бузар сүнс тэр хүнийг унгаж татвалзуулаад чанга дуугаар орилон түүнээс гарав. Бүгд гайхаж өөр хоорондоо асуун. Энэ чинь юу вэ? Эрх мэдэлтэй шин сургаал байна. Тэр бузар сүнснүүдэд эрх мэдлээр тушаахад тэд түүнд дуулууртай байна гэж байлаа. Түүний тухай зар тэр даруй Галил орчмын бүх нутгаар тархжээ. 29-р эшлэл. Синагогоос гарч ирсэн даруйда тэд Яаков, Иохан нарын хамт Симон, Андреа хоёрын гэрт очив. 30-р эшлэл. Ингээд Есүс ингээд гайхамшгуудыг үлдээл ирэх тусан хүмүүс тэр Есүсээс айж эхэлсэн байгаа. Ингээд Есүс Христийн нэрээр муу сүнсийг хөөсөн хэрнээ бидний дотроос айдас салдаггүй. Тэгээ учир нь тэр айдас гэдэг мэдрэмж маань миний бүр ингээд зуршил болсон учраас. Тиймээс тэр асуудлаа шийдвэрлэе гэвэл амьд байгаа нь би биш, харин миний дотор Христ тэр сүнслэг хаанаар оршин байна. За өнөөдөр Библийн хэсэг дээр гарч байгаачлан хүчит шуурга тэр завин дээр байсан хүмүүс далаад байхад хүчит шуурга бий болсон байгаа. Харин амьдралын бүхэл асуудлын шийдвэрлэгч тэр завин дотор нойр унтаж байлаа.
그분이 계시는데 Тэгтэл 뭘 지금 시달리고 지금 염려하고 괴로워하고 지금 두려움에 тэг Есүс өөрсөнтэй хамт байхад юунд санаа зовон айдастай хүлэгдэж дагжин чичрэнэ вэ? Гарцаагүйгээр 그분이 지금 함께 계시. тэг бурхан яг хажууд нь өөрөө байна штэ. 이걸 못 찾아. Энэ үннийг тэд нар харж чадахгүй байна. 여러분이 지금 당장 어떤 문제만 와도요. 그 문제만 해결해 보려고 하지. 그분이 나와 함께 한다는 걸 잃어버려. Тэгээ та нар ч ялгаагүй ингээд нэг асуудал одоо шууд даруй нэг асуудал ирлээ бол даруй тэр асуудлаа яаж шийдвэрлэхээ гэдгээ л бодно. Тэгээ Есүс надтай хамт байна гэж бодохгүй. 능력 다 평가해 보았지만, 그지요? 못한 것이 하나 있어요. 못한 것이 하나 있다. 그 못한 것이 뭐예요? 이 배에 계신 인생의 모든 문제 해결자 Тэд нар завин дотор өөртөө хамт байгаа амьдралын бүхэл асуудлыг шийдвэрлэгч Есүс Христийг сэтгэлээсээ алдчихсан байгаа, орхигдуулсан байдалтай. Хамт завин суусан Есүсийг орхигдуулсан байдалтай. 얼마나 멍청한 그죠? 행동을 했는지 Хичнээн мунхаг үйлдэл билээ. 내 인생의 모든 문제 해결을 잃어버린 주제에 자기중심적 언어를 쓰고 있어. Тэгээ өөртөө төвхтэй үг яриануудыг хэрэглэж байгаа. 그게 오늘 38절 Тэгээ өнөөдрийн Библийн ишлэлийн 38 дахь ишлэл буюу Марк намын 4:38. 고물에서 베개를 메고 주무시던 4:38. 제자들이 깨우니 Есүс харин завны хэдэг дээр унтаж байлаа. Тэд түүнийг сэрээж түүнд "Багшаа, бидний сүрхэн танд хамаагүй юу? Одоо унтах цаг уу?" Нэг иймэрхүү юм хэлж байгаа. 마지막 이제 구원의 영광이 끊어질 만한 진짜 이제는 자기들이 다 죽었구나 끝났구나 했는데 그때야 실컷 시달리고 실컷 물 처먹고 Өөрсдийнхөөрөө тэд зов зүдэрч янз бүрийн юм хийж зовсныхаа дараагаар 마지막 유산으로 한번 둘러보는 거예요. 아니면 상수가 아들 이런 부르다. 이러고 있는 상황입니다 지금. Тэгээ хамгийн сүүлдээ нэг хин нэгний хайцын найдвар хүнээ дуудаж байгаа одоо тэр үйл явц шиг 한 짓을 다 하고 Есүсийг дуудаж байгаа. Нэг хийж удах бүхий л тэнийг мунхаг үйлдэлүүдээ бүгдийг нь хийснийхаа дараагаар 돌보지 않습니까? тэгээд хийчээд хамгийн сүүлд нь бидний өөхөх гэж байгаа нь байхад та юу ч хийхгүй мүү гэсэн байртай хандаж байгаа. 북한 사람 같아. 김정은. 우리 그거 함께 하자고. 이러면 될 텐데. 그죠? 그 너네 나라 남조선은 너네끼리 하고 우리는 북조선들은 우리끼리 할 거니까 우리 그냥 하자. 내가 길러줄게. 근데 도로세는 너희들이 내라. 도로는 너희들이 뜯고. 할렐루야? 이러면 될 텐데. Тэр жишээ нь одоо Ким Жон Ын хойшлонсын удирдагч байгаа шүү дээ. 시달릴 대로 시달리면서 Нэг нэг тэр хүний зан чанар шиг тэр үзэл байдал. Тэгээ өөрийнхөө зөрүү зан дотор тэг бүх зүйлээ алдсан хэрнээ зөрүүд байдал дотроо л байсаар байгаа. Тэг тэд юу алдсан байггүй л уучлал. Тэг бусдыг хүлээж авах сэтгэл, хайрлах сэтгэл. Тэг улс яс нэгтээ үндэс нэгтээ хүмүүсээ хүлээж авах сэтгэлээ аль хэдийн алдчихсан. 달래 우리는 높게 트면 될 거야 야샤. 얼마나 시달리고 얼마나 배고파요. 만들었는데 쏘지도 못하냐고.
자기들 나라도 박살났고. 이 그리스도 하나가 빠지면 나라는 재앙이고 그리스도 하나 빠지면 인간은 개인도 재앙이에요. 우리는 이 창세기 3장 이 사탄의 일평생 신부로 말하면서 살고 있기 때문에 창세기 3장 15절로 깨어있으라는 겁니다. Бид бурхны хүмүүс учраас тий сайн мэдээний зарлага учраас бид сайн мэдээний дотроос сэргийг байх хэрэгтэй. За энэ үед Есүсийн хариулт юу байсан бэ гэвэл та нар юунд тэгтлээ айж тэг зовж сандарч чичрэнвэ итгэл багтай хүмүүсээ. Есүс Христ бол том авралыг өгөгч бурхан. Еврей 2:6-7 дээр гарч байгаа. Еврей 2:6-7. 누구인가 어디에서 증언하여 사람이 무엇이기에 주께서 그를 생각하시오. Харин нэг нь хаа нэгтээ ийхүү гэрчилжээ. Хүн гэгч юу болоод та түүнд санаа тавьж, хүмүүн гэгч юу болоод та түүнийг анхаарна вэ? Та түүнийг тэнгэр элч нараас арай доох нь болгожээ. Алдар хүндийн дитмийг та түүнд өмсгөжээ. Бодрынхаа бүтээлүүдийг захируулахаар томилжээ. Та бүх юмсыг түүний хөл дор оруулсан гэжээ. Учир нь бүх юм түүний эрхэнд оруулахдаа эрхэнд нь оруулаагүй юу ч тэр үлдээсэнгүй. Харин эдүгээ бүх юм түүний эрхэнд орсныг бид хараахан үзээгүй л байна. 9-р ишлэл. Харин бурхны нэгүслэр хүн бүрийн төлөө үхлийг амсахын тулд тэнгэр элч нараас арай дорд болгогдсон бөгөөд үхлийн зовлонгийн учир цог жавхлан хийгээд хүндэтгэлийн дитэм өмссөн Есүсийг бид хардаг. Еврей 2:3 дээр том авралын талаар юу гэж бичсэн бэ гэвэл агуу авралын талаар учир нь тэнгэр элч нараар хэлүүлсэн үг баттай байсан бөгөөд аливаа тэрслэл ба дуулуур гүйдэл нь шударга бус хариуга хүртсэн бол 3-р эшлэл бид ийм агуу авралыг хайхраад хэрхэн зүхтаах билээ. Энэхүү авралыг эхлээд эдэн айлтсан бөгөөд сонссон нь бидэнд баталсан юм. 이 구원은 처음에 창세기 3장 15절 초록할 수 있는 말씀입니다. 들은 자들이 우리에게 확증하는 것이다. 4. Бурхан бас хүслийн дагуу тэмдэг хийгээд гайхамшигар янз бүрийн хүчит үйлс болон ариун сүнсний бэлгүүдээр гэрчилсэн билээ. Энэ том авралыг мэдүүлэхийн тулд Библи бичигдсэн байгаа. 하나님의 아들 그리스도로 Бурхны хүү Есүс Христээр том авралыг 예수님의 제자들이 지금 хүлээн авсан Есүсийн дагалдагч нар 구원이 뭡니까? аврал юу вэ? 그 가치를 진짜 알아야 돼요. Тэр үн цэнийг бид үнэхээр мэдэх хэрэгтэй. Харахтун онгон бүсгийн хүүхэдтэй болж хүүтрүүлнэ. Түүний нэрийг Иммануэль гэж нэрлэнэ. 하나님이 우리와 함께 하시는 것이다. Бурхан бидэнтэй хамт байдаг. 이것이 여러분 몸에 없으면 Энэхүү авралын үг таны биеийн дотор байхгүй бол 살아가는 여정 속에 무서워하고 믿음이 없는 тэг хүн үргэлжийн энэ амьдралтай айдастай тэгээ итгэл байхгүй. Байсаар байгаа дуусна. 오늘 창세기 3장 15절 이 풍랑 하나님은 풍랑 속에 고요함을 주시는 분이라는 거예요. 창세기 3장 15절은 메가톤급 큰 어마어마한
저주가 나를 덮으려고 해도 그것을 고요하게 하고 잠잠케 Тэгээ сайн мэдээний хүч чадлал тэгээ том одоо хүчтэй үхэл биднийг хучих байсан ч түүнийг 그래서 풍랑을 이기는 믿음을 өөрчлөх хүч чадалтай. 그리스도로 Хүчтэй салхийг ялах итгэлийг бий болгогч итгэл бол Есүс Христийн сайн мэдээ. 송신소치 모든 빌딩들의 유리창이 닫혀져 Одоо нөгөө нэг Америкийн Техас том агуу нөгөө хүчтэй юм салхилаад тэнд байгаа бүх одоо хот тэр чигээрээ сүрж байгаа тухай мэдээ гарсан. Би Америк руу явж байгаа хүмүүст заавал хэлдэг үг байгаа. Тэгээ битгий Америкчаараа гэх. 미국화되는 건 재앙이요 저주. Америкчийнхэн өөрөө огтхон жирүүл болохгүй. Америкчин гэдэг нь нэг үгээр хэлвэл бурхан байхгүй сүнслэг өвчлөлийн газар доторх нэгэн болно гэсэн үг. 가지고 있는 유일한 그 지식과 Өөрсдийнхөө тэр мэдлэг, туршлага, улсынхаа хүч чадалд итгэдэг улс бол одоогийн Америк байгаа. Тэгээ хүн төвтэй үзэл. 복음을 버리고 인본주의를 선택한 그 자유주의는 무너질 수밖에 없어요. Сайн мэдээг орхин байж сонгосон байгаа хүн төвд үзэл нь сүрхээс нурхаас аргагүй. 아무도 잠잠할지어다 이렇게 명령하는 사람이 단 한 명도 그 나라에 없다는 거예요. Далайн суурах шуураад хот тэр чигээрээ сүрэхэд итгэлээр тэ намдахтун гэж турших чадaltaй хүн тэр улсад алга. 풍령 속으로 이끌어 가시는 거예요. 왜? 예수는 Есүс бол Христ гэдэг нэрийг дууд. Есүс Христ үгүй бол 개인과 세상 환경과 사탄의 재앙을 막을 길이 없는 хувь хүний амьдрал болон энэ дэлхийн миний эргэн тойрдох нөхцлөөс ирж байгаа гай зовлон хаах арга гэж үгүй. 환경에서 인생의 답을 찾아보려고 자연인이 되는 거예요. Хүн өөрийнхөө асуудлыг шийдэж ялж чадхаа болохоор 신론자가 되고 종교로 전락. байгаль түшгэлдэг хүн болно. Эсвэл олон бурханд үзэлтэй нэгэн болно. Олон шашинд итгэдэг, энэс тэрнээс ч авралыг хайдаг, тийм сэтгцийн өвчтэй юм шиг байдалтайгаар амьдрна. За тэгээд бүр болохгүй болвол өөрийгөө тайвшруулахын тулд бусад хүмүүсийг буруутгаж амьдралдаа энэс боллоо, тэрнээс боллоо гэдэг тийм үгийн дагуу амьдрдаг. Тиймээс Есүс энэ дэлхий дээр ирээд Иохан намын 8:44 дээр хэлэхдээ та нар эцэгчин болох диаволоос гаралтай гэж хэлсэн байгаа. 누군가 여러분에게 그죠? 칭찬을 해주면 힘이 솟구치잖아요. Та нарт хин нэг магтах юм бол бүр ингээд өөрийн мэдлгүй ингээд дотроос ингээд баярлал ингээд хүчтэй ингээд болж байгаа үстэй. Эсвэл нэг жоохон нэг хүн нэг жоохон эвгүй онцгүй хэлчих юм бол тэр өдөр тэр чигээрээ ингээд бүр сэтгэл нь нурсан байдалтай болж байгаа үстэй. Яагаад гэвэл яг энэ Иохан 8:44 дээр гарч байгаачлан диаволын тэр үзэл санаа амьдралын чинь бүр туршил болсон байгаа учраас тэг үүнийг өөрөөсөө бүр зайлуулаа гэд бидэнд Есүс Христ гэдэг тэр нэр, тэр зэвсгийг өгсөн байгаа.
Тэг хүн тэгээд өөрийн мэдээлгүй л амьдралынхаа туршид эхлээд 3 дугаар бүлэг, 6 дугаар бүлэг, 9 дугаар бүлэгийн дагуух тэр чиглэл рүү хазаасаар байдаг байгаа. 그래서 여러분을 사탄의 체질화 시켜가지고 사탄의 상품화 시켜가지고 지금 여러분의 신명을 빼앗고 여러분을 Тэгээд хүмүүс өөрсдийгөө ийм муу сүнсний сатаны нэг ийм бүтээгдэхүүн шиг ингээ болгоцоо. 그래서 웃는 사람 속에 같이 지가 희죽희죽 웃고 있어. 희한하다니까 사람. Тэг хүн тэг амар илээ ингээ сонин бүр ямар хэмжээнд бүр ингээд бүр хорм муувэ гэхлээр нөгөө нэг 웃는 사람들 속에 들어가서 같이 웃고 싶어 해. тэг инээж байгаа хүмүүсийн дотор ороод зүгээр л хамт инээмэр идэг ингээд өөрийнхөө асуудлыг өөрөө ингээд шийдэж учраа олох орсон юм биш үгээ тэгээ цагтаад өгсөн гэж байгаа. 사건 목사는 막 욕하잖아 성도들을. За өөр нэг юм гаж урсгалын одоо пастор биш тийм итгэгч нараа бүр ингээд хараадаг ингээд хараал хэлдэг. Тэгээ ингээд хараагаал ахт ч гэсэндээ тэг итгэгч нар нөгөө нэг ингээд баярлал өргөлөө өргөөл дагажгүйгээл тэгээ байгаад байж байдаг. 사람 상태가 이상해져. Тэг ингээд хүний нэг юм оюун санааны байдал нь ийм эрүүл биш байдалтай. 찾아내지 못하면 Хүн өөрийнхөө асуудлыг ингээд юу вэ гэдгийг үнэхээр үндэс суурийг нь олж илрүүлж чадахгүй юм бол 주는데 그냥 그 속에 тэг зүгээр хин нэг ирээд өөрийг нь ингээд хүчрхийлжсэн ч тэгээ ингээд зүгээр л тэнцээ ингээд байж байдаг. Хин нэг нь намаа ингээд хараагаад байж ирсэн ч тэгээд тэр хараалгаад тэр дотроо хараалгаа тэр дотор нь байж л байдаг. Тэг хүмүүс ингээд инээж явах юм бол би инээмэр байна гэд мөнгө төлөөд тэрэнд нь орт тэрэнд инээж байгаа тэр хэсэг дотор орох гээд бүр үхтлээ ингээд ухан хатцдаг гэдэг нэг юм. 비판받으면 비판받고 미움받으면 미움받고 그러면서 뭐 하느냐 늘 미워하고 Тэгээ шүүмжлүүл ингээ үзэн ядуулангаа тэд нартай хамт ингээд зүгээр байгаа хэрнээ тэгсэрнээ байнгын өөрөө бас тэдрийг үзэн яддаг байдалтай. Тэгээд ингэж байгаад байхаар чи хүн галзуурахгүй яах юм бэ? 여러분 인간은 자기 자신의 문제를 정확하게 여러분 찾지 못하면 Хүн өөрийнхөө хувь хүннийхээ асуудлыг маш тодорхойгоор олж илрүүлж чадахгүй юм бол Үйлс намын 2011 дугаар гартагчлан тийм шуурга амьдралын шуургатай уулзах болно. Тэг өдөр болгон шуурна амьдралд нь. 자신이 원하는 방향인지 알고 그 풍랑이 뭔가 자신의 방향인지 맞고 가는데도 불구하고 순풍이 오니까 맞다 분명히 말했어요 바울이. 이번 우리가 행선하는 이 배의 시간표가 풍랑을 만나니 좀 이따 가자. Уг нь бол нөгөө нэг Үйлс наман дээр тэр далайн шурганд өртсөн байгаа завийг хөдлөхөөс өмнө Паул уг нь хэлсэн байгаа сайн мэдээний хүн хэлсэн шүү дээ. Мүд ингээд шуурах тул би дараа очиё, дараа хөдлөё, түр хүлээг хөдлөё гэж хэлсэн байсан шүү дээ. 마을을 가는 방향으로 계속 불고 있는데 무슨 풍랑이냐 빨리 갈 수 있고 행복해질 수 있는데 그냥 갑시다 이래 버린 거예요. Зүгээрээ яахчгүй бид нар яахчгүй гэж тэгээ явъя гэж явчихсан. Хүндээ зав гарсан шүү дээ. 그래서 모든 사람들이 선주도 선장도 득이한 줄 알고 순풍이 부르니까 진행을 하게 된 겁니다. 그런데 갑자기 풍랑이 이제 밀려오기 시작했던 겁니다. 그래서 어마어마한 풍랑을 진짜 만나게 됩니다. 그때 그 배에서 수많은 사람이 원망하고 막 그냥 Тэгээд эцэст зав далайн шурганд 막 사람을 죽이려고 하고 авсан байгаа. Тэгээд тэр завин дээр байсан хүмүүс бүр ингээл яахаа мэдгүй болоо сандарч гүйлдээл юм авч шидэл би бинийгаа хараагаал
Тэгээд сүүлд нь бүгдээрээ бүр одоо бүр чинь нээгээ дууслаа. Үнэхээр дууслаа. Тэг бүгд одоо бүх юмаа ингээд зөндөнд тавьсан байгаа тэр үед сайн мэдээний хүн Паул босож зогссон байгаа. 사도행전 27장 Үйлс намын 27-гийн 24-өөс хойш Паул тэг хүмүүсийн хувьд авралын найдвар тасарсан тэр үед тэг Паул босож зогсоод тэдэнд Үйлс намын 27-гийн 24-өөс хойш зүгээ тунхаглаж байгаа. Тэг миний эзэн бурхны тэнгэрэлтэн өмнө надад хэлсэн гээд Паул бүү чи Цэсарын өмнө зогсох штэ. Үзэгтэн чамтай хамт явах штыг бурхан чамд сойрхсон. 그 생명을 붙였으니 저 생명들이 로마의 첫 번째 교회로 Тэг тэдний хинэн чөхөхгүй бурхан чамд тэдний амийг өгсөн учраас тэд Ромын анхны чуулган болох болно гэж. 로마의 처음으로 교회가 바울 교회가 세워지게 된 것입니다. За тэгээд Ромд очиж дараагаар энэ завин дээр байсан хүмүүс төвтэйгээр Ромын анхны чуулган бий болсон байна. 내게 말씀하신 그대로 되리라고 나는 Иймээс аяр зоригтой байцгаа эрхчүүдээ яг миний хэлсний дагуу болох болно гэж би бурханд итгэж байна гэж хэлсэн байна. 그는 갈라디아서 2장 20절의 신앙 Учир нь тэр Галаад номын 2-ын 20 дахь итгэлийг авсан байсан юм. Амьд байгаа нь би биш харин миний дотор Христ амьд байна. 나 자신의 문제를 발견하고 Өөрийнхөө асуудлыг олж идрүүлээд өөрийгөө өгөөсгөн амьдрч байж тэ би бурхны хүнээр жаргалтай амьдрах болно гэдгийг Паул мэдэж байсан. 분명히 이 사람들의 직업은 어부입니다. Та өнөөдрийн Библийн шиг Марк номон дээр гарч байгаачлан өнөөдөр Есүстэй хамт завин дээр суусан байсан хүмүүс бол бүгд загасчд буюу өөрөөр хэлбэл бүх насаараа тэ ус болон далайтай ойр өссөн хүмүүс. 그런데 풍랑을 보고 이들은 순간 절망. Тэгтээ далайн шуургатай уулзаад тэд хормын дотор зөвхөрлөлд орсон байгаа. 자기의 생각들은 뭡니까? 죽었다라는 생각. Тэдэнд хамгийн түрүүнд төрсөн бодол нь юу вэ? За ингээд үхдэг юм байжээ гэсэн тэр бодол дотор хүлэгдсэн байгаа. 벌벌 떨고 있을 때 예수님은 평안하게 주무시고 계셨습니다. Тэднийг тэгээ айн сандар чичирж яхад Есүс амар тайван унтаж байсан байгаа. 풍랑 속의 고요함을 우리 예수님은 갖고 계십니다. Цаллиг шуурган дундах амар амгалан Есүст байсан. 바다에 익숙한 사람들은 죽는다고 야단인데 Далайг хинээс ч илүү мэддэг хүмүүс одоо яг үхэхээс өөр аргагүй гэж гэхдээ дүгнэлт гаргасан байтал Есүс юу ч болоогүй юм шиг норсож байгаа. 모든 만물을 복종케 하는 능력이 들어있습니다. Тэгээ Есүс Христийн дотор бүхэл бүтээлийг номхруулах хүч чадал бий. 자신들의 지식의 한계를 넘어선 이 엄청난 이 경험을 오늘 예수님을 통하여 예수님의 Өнөөдөр Есүсийн дагалдагч нар өөрсдийнх нь мэдлэгийн хязгаар аль хүртэл юм бэ гэдгийг өнөөдрийн үйл явцаар дамжуулан ойлгож мэдсэн байгаа. Өөрийнхөө хүч чадлаар бид энэ салхи шуурганы давж гарч чадахгүй. Тэгэд ингээд үхэхээс өөр аргагүй юм байна гэдэг бодлоос өөр дүгнэлтээс өөр зүйл байгаагүй байгаа. Тэгээ бид ч гэсэндээ яг нэг тийм суур бодол дотроо байнгын хүлээстэй. 1-р Иохан номын 4-ийн 18 дээр хэлэхдээ тэг хүн айдас дотор байх юм бол түүндээ яллагдана гэсэн байгаа. Хайрын дотор айдас байдаггүй. Тэг бүрэн дүүрэн төгс хайр нь хайрыг хөөдөг хийгээд айдсыг шийтгэл дагдаг гэсэн байна. Тэг бид дээшлэхгүй
амьдрахгүй гэдэг тэр одоо бодол дотроо байх юм бол тэр айц дотроо байвал айцыг шийтгэл дагна гэсэн. Өнөөдөр Есүс Христийн хайрын дотор хувь хүн өөрийнхөө дотор байгаа айцыг хөөн зайлуулах тун. 사로잡아 그리스도의 이름으로 복종시킵시다. Бүхий л айцаа Есүс Христийн нэр захиулцгаая. Яв гэдэг хүн 예지 속에 갇혀 있으니까 бас яг ийм байдалтай байсан болохоор тэр асуудал нь яг тэр чигээрээ амьдралд нь биелсэн гэдгийг Яв намын 3:25 дээр хэлэхдээ тэгээ айдаг зүйлс минь надад ирлээ. Миний одоо айд санаа зовдөг зүйлс минь үнэхээр надад бий болчихё гэсэн байгаа. Биелжээ гэж байгаа. Яв 3:25-ыг харцгаая. Эмээсэн минь надад ирж, айсан минь надад дохив. Иохан 10:10-ыг харцгаая. 먼저 하늘에 내어 쫓겨서 하늘에서 내어 쫓아 Тэгэхлээр Тэнгэрээс хөөгдөөд Бурхан Тэнгэрт Бурханыг дийлэхгүй улмаас тэгээ энэ дэлхий рүү нэлээ хаягдсан байгаа нэгнийг хулгайч гэж хэлж байгаа. Иохан 10:10 хулгайч зөвхөн хулгайлан алж сүдэхээр ирдэг. Би тэднийг амьтаа бэлгсэн амьтаа байлгахын тулд ирсэн билээ. 그래서 여러분의 생각으로 도둑질하고 죽이고 멸망시키는 겁니다. 그래서 로마서 8장 Ром 8-ийн 육신의 생각은 여러분 사망밖에 없습니다. Урам 8-ийн 6-7-8 дээр хардвчлан махан биеийн бодол бол бодол санаа нь үхэл гэж байгаа. 예견 육신의 생각의 예견 예지는 전부 다 뭡니까? Махан биеэс дагуу ирдэг тэр бодол санаа урьдчилан таамаглан үхэл хийгээд Бурхны дайснаас илүү гарахгүй. Бид эдгээрийг Есүс Христийн нэрээр даслан зогсоох юм бол тийхүү хийдэг тэр зуршилтай болох юм бол би үнэхээр сүнслэг хүчийг авах болно. 사람이 성령의 충만함을 받아 여러분 자신의 한계를 뛰어넘는 사람이 Тэгээ ариун сүнсний дүүргэлтийг хүлээж аваад өөрийнхөө чаддаг хязгаарыг давдаг нэгэн болно. Харин энэ хөөн зайлуулах ажлыг хийхгүйгээр 너는 낭망하지 말고 일나 걸어라. хөөн зайлуулгүйгээр айцаа сэтгэл өвчлөлтэй давчилмад байдлаа Есүс Христийн нэрээр зайл хэмээн дасалж чадахгүй болвол тэг зүгээр л нэг юм гомдол, зүхрэл, шалтаг, бусдыг буруутгах, хэн нэг нь бурууга тохох, энээс боллоо гэх үе олон тэр бодол санаагаар л дүүрэн байна. 그래서 웃는 사람 속에 들어가서 어느 날은 Тэгэл инээж байгаа хүмүүсийн дотор орол заримдаа дагаж үйнэгээл, уйлж байгаа хүмүүстэй дагаж уйлал. Үзэн яддаг хүмүүстэй уулзах юм бол хамтдаа нэгнийгээ үзэн яддаг үг яриад хамтдаа гомдлол тэгж байгаа тэгээ хамтдаа тэгээд тэрэн дотроо живнэ. Дуулал 42-ийн 5-ыг харцгаая. Тэгээд Давид хэрхэн яасан талаар хамтдаа харцгаая. Дуулал 42-ийн 5. Сэтгэл минь чи юунд цөхрөн вэ? Яагаад чи миний дотор уймарна вэ? Бурханд найд. Учир нь түүний оршихуйн авралын төлөө би түүнийг дахин магтах болно. Эхлэл 3:15 Есүс Христ бол үргэлж надад тусалдаг учраас түүний тусламжийн дагуу би үргэлжлүүлэн магтсаар байх болно. Би түүнийг дахин магтах болно гэсэн байна. Бид Есүс Христээр анган сангадаг байх хэрэгтэй. Есүс Христээр анган сангахгүйгээр махан биеийн бодол, мэдрэмж энэ дотроо байгаа л байвал
Тэгээ харанхуйгаар дүүрийн хэвээрээ байхаасаар байх болно. 이렇게 해야 되느냐? 42장 1절을 들어보세요. За 42-ийн 1-ийг харъя. Дуулал 42-ийн 1. Буг урсгал усыг хүсгийн адил бурхан таныг сэтгэл минь хүснэм. 20 дугаар эшлэл дээр амьд бурханаар сэтгэл минь цангамъя. Би хизээ явж бурханд бараалхах вэ. 여러분의 육신의 생각으로 예견되어지고 예지되어지는 것들을 언제나 사로잡아 자꾸 그리스도 이름으로 내어쫓고 여러분이 명령하고 다스리면 삶이요 진짜 깔끔하고 매력이 있어요. 그래서 42장 10절에도 또 기록돼 있어요, 여러분. 다윗이 내 뼈를 찌르는 칼같이 내 대적이 나를 비방하여 늘 내게 말하기를 네 하나님이 어디 있느냐. Дуулал 42-ийн 10. 매일 요놈이 육신의 생각으로 예견하고 Ясыг минь бяцлах шиг өстнүүд минь намайг буруутгах нь тэд өдөрчин надад бурхан чинь хаана байна гэж хэлнэ. 목사님 저희 부인은 굉장히 예민하기 때문에요. 너무나 강하게 말씀하시면 안 돼요. 지랄하고 있는. 그게 참 무서운 여러분 예견. 그 예민한 것이요 여러분 지금 그 부인을 마귀가 찌르고 있는 거예요. 그래서 병이 들고 그래서 재미없이 사는 거예요. 네 하나님이 어디 있느냐? 육신의 생각은 하나님이 없는 거예요, 여러분. 그래서 여러분이 영적인 힘을 얻기를 축복합니다. Дэсмэслэг хүч чадлыг хүлээж аваасаа гэж юрой. 여러분 원죄를 안고 태어났기 때문에 항상 몸뚱아리는 하나님이 없는 거예요. 영적인 눈을 떠야 드디어 하나님이 계신다고 이걸 확인할 수 있는 것이에요. 그러려면 어떻게 되냐? 배 너를 깨뜨려라. Бөөсмөстэй толгойг бис гэж хэлтэн. 커피 맛도 모르는 새끼야. 또 육신의 생각으로 슬쩍 찾아와 갖고 내 뼈를 찌르려고 하지 말고 오늘 그리스도의 이름으로 삼천이 깨어질지어다. 부부가 밥 먹을 때도 순간 또 이놈이 찾아오잖아요. 목사님이 참좀 이상하더라. 목사님은 이상하게 마귀마귀하는데 참 내가 싫다. Тэгээд заримдаа бид нар хоол идэж сууж байхдаа цоглооны талаар ч юм уу эсвэл пастрийн талаар ингээд эвгүй хоорондоо ярьдаг байгаа. 왜 예수 사람교회 김석훈 목사님께 마귀말을 많이 하고 아를 쓰는지 모르겠다. За YouTube дээр өөр пасторууд өртөөд муусансны дохоо их ярихгүй тахад яалаараа энэ цуглааны пастор ингээд муусанс гэж орилоод идэг юм бол гэл. 나는 진짜 사람들이 그러길래 내가 그런가 보다 해갖고 옛날 걸 찾아서 요즘 듣고 있어요. 감 질린 적이 없어. 여러분 인생의 모든 문제 해결자 그리스도만 선포했어요. 그때부터 지금까지 길들여진 저는 매력적인 그리스도인이 되었어요. 여러분 증인으로 섰기 때문에 인간은 변하지 않는다라는 게 모든 사람들의 공통된 지식이에요. 인간은 Хүн 창세기 3장 хүн төрлөختөн 거듭날 수 있고 변화될 수 있다. Эхлэл 3:15 дахь хамлалтын үгээр л дамжуулан дахин төрөх боломжтой, өөрчлөгдөх боломжтой. 모든 성도들은 아마 제 말을 맞다고 확인할 수 있을
더 이상 탐욕의 욕망에 사로잡혀서 정말 자기 자신을 속이는 사탄의 자식이 되지 말고 Ташид өөрийгөө хуурдаг сатааны үр хөхөд болгүйгээр Бурхныг үр хөхтээр амьдраасаа хэмээн өрөөж байна. 그래서 오늘 창세기 3장 이 원죄 함정에 빠진 자들의 상태가 뭡니까? 두려움밖에 없습니다. Тэгээ энэ Эхлэл 3 дугаар бүлгээс эхлэлтэй гим нүглийн хүрээнд дотор унсан байгаа нэгний хувьд 잘못된 지식이 바로 айцсал ингээд дүүрэн байдаг байгаа. Айцсан дунахаас аргагүй. 두려움이라는 이 단어는 Дайдас гэдэг энэ үг нь 우리에게 불행하게 만드는 잘못된 지식인데도 불구하고 이것을 내어쫓지 않습니다. тэгээ биднийг ингэж одоо амьдралыг зовлонтой болгодог гэдгийг мэддэг хэрнээ бид нар энэ айцаа өөрөөсөө хөөдөггүй. 그러니 끊임없이 자신의 지식과 자신의 수많은 경험과 자신의 능력으로 자꾸 과거로 살아가게 우리를 만들어 버립니다. Тэгээд энэ айцынхаа улмаас хүн өөрийнхөө одоо сурсан мэдсэн зүйл өнгөрсөн дэх дуршлаг тэгээ өнгөрснөөрөө амьдрахаас аргагүй байдалтай болдог байгаа. 여러분 몸뚱아리에 있는 먼 조직 하나가 조그맣게 하나가 찔러도요. Тэг хүн байж тээ биеийн доторх ийм эрхтнүүдийнхэн нэг жижигхэн юм ингээд нэг ийм жоохон ингээ ургацаг гараад нэг юм ингээд яачих юм бол юугүй аавал ингээ хүн бүр ингээд өөрийн мэдлгүй тэрэн дотроо ингэж хүлэгдэж айцтай баригддаг байгаа. 24운전 응급실에 끌려가면 죽을 것 같은데도 여러분 의사가 아직 좀 더 대기하세요. Нөө хүн ингээд гинт өвдөөд тэгээд түргэн туршламжуудад очиод ингээд өөрөө бүр ингээд айгаал яг өөх гээд байгаа юм шиг байхад ч эмч болонгууд за түр хүлээгээрээ гэл ингээд дэдэг байгаа. 그 응급실 그 침대 몸은 덜덜덜 떨어 이런 일들이 찾아오면 Тэгээд эмчийг хүлээгээд түргэн тусламжийн өрөөний хүйтэн орон дээр биеийн чичрэл хэвтгэхэд үеийн мэдрэмж хүнд ямар байх бол тэр үедээ очиод Есүс Христийг дуудах байх та. Зөв өвгөнгийн өдрүүддээ Есүс бол Христ миний амьдралын бүх л асуудлыг шийдвэрлэгч надтай үргэлж Иммануэлээр хамт байдгийг байдаг гэдгийг хүлээн зөвшөөрсөн Христийн хүн болоосаа гэж өрөөж байна. 세상의 잘못된 지식 자체가 끊임없이 두려움을 만들어내는 것인데 사람들은 거기에 휩쓸려 Энэ дэлхийн буруу мэдлэг бидэнд үргэлж айцыг авширч өгсөөр байдаг ч хүмүүс түүнд нь хууртаж үе олон төрлийн өвчлөлийнхаа нэрсийн дунд төрөгдөн зовж амьдарч байна. 굉장히 이 신경을 잘 보는 사람. За нэг юм мэдрэлийн одоо тасгийн нэг алдартай эмч байдаг юм байна. 근데 그분이 За тэр хүн 환자들을 돌보면서 나도 이 사람과 같이 되지 않을까라는 тэгээ хүмүүсээ нөгөө ингээд өмчлөх эмч учраас эмчилгээ хийжтэй тийгээ үргэлж хүмүүсийн хэцүү байдлыг хараад яана би ч гэсэн ингэж өвдчих үедээ гэж байнгын тийм нэг санаа зовлттой айдас сэтгэлд нь байдаг байсан байгаа. 온 손가락도 다 썩어 들어가고 Тэгээд эцэст нь тэр ямар байдалтай вэ? Бүх ингээ хуруу нь ингээд ялтрах хэмжээнд хүрсэн. 제가 그 수많은 사람들을 고치면서 내 몸에 당한 흔적들입니다. 이렇게 За телевизээр харин тэр талаар юу гэж нэг илэрхийлсэн бэ гэвэл үе олон хүмүүсийг эмчлэх үйл явцдаа ингээд гар минь одоо ийм болсон гэж. 모든 것을 다 알고 모든 사람들의 고통을 그 아픔을 치료는 그 사람이 해주는데 자신의 몸은 이렇게 돼 있어요.
Тэгээ нөгөө олон хүмүүсийн нөгөө нэг юм нурууны нөгөө нэг нэлээ нурууг эмчилдэг хүн өөрийнх нь биений ингээд байдал нэг ийм байдалтай байгаа. Өөрийнх нь нуруу ийм болцсон. 그리스도가 사람 몸에 없으면 Есүс Христийн сүнс хүний дотор үгүй бол тэг бүхий л зовлонгуудыг тэр хүн хүлээж авах л болно. 어느 여러분 검사가 바벨에 맨대 가지고 알 바벨이만 하나 걸치고 За нэг одоо алдартай прокурорын талаар мэдээ бид нар телевизээр үзсэн шүү дээ. Өдөр нь прокурорын дарга газрын дарга хийгээд шөнө нь болохоор нөгөө нэг хэлээд цов өмсөж хүнсгэн биеийн дээр цов өмсөж өмсөд яваад тэг хүмүүсийг охтуудыг айлгадаг. 이 사람도 지하철에서 남의 여자 만지다가 걸렸죠. Тэгээд бас нөгөө нэг юм хүчирхийллийн одоо хэрэг дээр ажилладаг прокурор хүн хүчирхийллийн талаарх тэр хэрэгүүдийг уншсаар агаад өөрөө нөгөө нэг метрон дотор охтуудын нэлээд юпогны доороос зураг авч байгаа баригдаа байцтэй. Тэгээ энэ бүхий л сүнслэг асуудлуудаа шийдвэрлэгээд Бурхан бидэнд сайн мэдээг Есүс Христийн нэрийг Бурханы сүнсийг өгсөн. Бидний амьдрал дээр бодитоор бий болдог үе олон сүнслэг асуудлуудыг бид хурдан шийдвэрлэхгүй юм бол тэгээ ичхүрт орсныхаа дараагаар нэр ичхүрт орчлаа гэд тэр үед шийдвэрлэл амар утгагүй байгаа биш гэж юу? Харамсалтай биш гэж юу? 가늠하다가 잡힌 여인에게 내가 너희들에게 이미 빛을 주었는데 그 빛을 가지고 돌아다녔으면 네가 걸리지 않았을 텐데 어둠으로 다녔기 때문에 네가 걸린 것이라고 예수님이 말씀하셨습니다. Тэгээ Есүс завхаар шугаад баригдсан эмэгтэйд би бол ертөнцийн гэрэл та нар тэр гэрлийн дотор байсан бол тийм зүйл хийгээд ингээд газар дээрээ баригдаад ийм ичхүрт орохгүй л байх байсан да гэж тиймээс дахин бүх харанхуйд яв гэж хэлж байгаа шүү дээ. Филиппийн Петр 1-р Петр 8:5-7 дээр бүхий л завинлаа Бурханд дүүрүүл гэдэг энэ үгийг бидэнд өгсөн байтал бид юунд тэгтлээ айдастай хүлэгдэн түүн дотроо хавчигдан амьдрын вэ. Бидний биеийн дотроос үргэлжил бурхан байхгүй гэдэг үгс гарсаар байдаг. Тиймээс сүнс болох Орхон Есүс Христийн нэрийг хүлээж авах тун. Тунхаглагтун. Тиймээс амийн үрийг хүлээж авсан та нар яаж ийм итгэлгүй байж яаж ийхүү айн сандран вэ гэж Есүс дагалдагч нартай завин дээр шуурганаас болоод үхэн гэж айж байсан дагалдагч нартай хэлж байгаа. 저는 교회에 들어와서 교회 생활을 하는데 신앙생활을 잘해보려고 해도 믿음이 생기지 않더라고요. За би цуглаанд яваад тэг ингээд үнэхээр яг итгэлээр амар сайн амьдрамаар байсан ч гэсэн ерөөс итгэл сайжрахгүй байсан байгаа. Тэгээд итгэл төрөхгүй болохоор тэгээд нэг юм ч тиймч байдал биш байдалтраа би маш удаан тийм төөрөгдөн амьдарсан байгаа. Би чуулган дотроос итгэл сурж исэн удаа баг байхгүй өмнө нь. Тэгээд дэлхийг ялах хүчгүй учраас Домын санд очоод итгэлийн талаарх номнууд их уншсан. Тэр үед Бурхныг анх мэдлэг болон Хималагийн цасан цэцэг гэх мэттэй тэр номнуудыг уншаад тэгээд итгэлийн талаарх одоо сургалтуудыг олж авсан байгаа. Өнөөдрийн Библийн хэсэг дээрээс харах юм бол Есүс Христтэй хамт байсан тэр дагалдагч нарын үл итгэлийн талаарх бүхий л зүйлсийг бидэнд илэн далангуугаар харуулж байгаа. Тэгээ Есүс Христтэй хамт байсан дагалдагчдаар нь итгэл байхгүй бас айдастай баригдсан байсан гэдгийг харуулж байна. Тэгээ Есүс
бол хуучин гэрээнд амлагдсан аврагч Христ гэдэг үг миний дотор баттай итгэдэггүй л юм бол бидэнд итгэлж байхгүй, айдасч дүүрэн хിവэр байх болно. Есүс Христ бол Бурхны дүр төрхөө гэсэн байгаа. Есүс Христ өөрөө бүтээгч Бурхан, ариун сүнсээр оршдог Бурхан. Тиймээс Есүс Христ хүний биеэр энэ дэлхий дээр ирсэн гэж Библи бидэнд хэлдэг. Тэгээ үүнийг мэдэхгүйгээр Иммануэлийн өрөөлийг хүлээж авахгүй бол хүнд итгэлж төрөхгүй. Үл итгэл дотор айдас дотроо л баригдана гэж өнөөдрийн Библийн ишлэл бидэнд зааж өгч байна. Иохан номын 4:24 дээр Бурхан бол сүнс, тиймээс мөргөл өргөчн үннээр болно. Сүнсээр мөргөх хэрэгтэй гэсэн байна. Эхлэл 3:15 дээр хамлагдсан байгаа сайн мэдээнээс өөр үнэн гэж үгэ. Тиймээс Иохан номын 14:6 дээр Есүс Христ хэлэхдээ тэр би өөрөө зам үнэн амь гэж хэлсэн байгаа. Сүнслэг итгэл бидний дотор сэргээгдэх хэрэгтэй. Махан биеийн бодол сайн Бурхан байхгүй гэдэг үгээс өөр үгүй. Тиймээс бид үг рүү буцан эргэх хэрэгтэй. Альфа болон омега болсон Есүс Христэл миний амьдралын бүхий л асуудлын шийдвэрлэгч Бурхан мөн. Тэгвэл бид амьдралынхаа шуурхтай тохиолдох үедээ ч Иммануэлийн Бурхан настай хамт байна гэдгийг мэдэх болно. Биний бие дотор үргэлж хамт байдаг тэр Бурханыг цаашид алдан орхилгүйгээр Есүс Христийн нэрээр бүхий л итгэлээ дахин сэргийгтэн. Есүс дагалдагч нар салхи шуурганд хөөгдөх тэр үед тэдэнтэй хамт байсан. Тиймээс тэрхүү сайн мэдээний хариулт бидний дотор байж гэмээн бид амьдралын шуургантай уулзсан ч айж сандрах хэрэггүй. Бид сайн мэдээний хүмүүс байтал энэхүү үйл явцынхаа дунд айдас, санаа зовлт, харьцуулах үзэлтэй баригдаад амьдраад яж болно гэж юу? Бүхий л асуудлыг, бүхий л хүмүүстэй харилцах харилцаагаа итгэлийн нүдээр харах тун. Иммануэлийн дотор Бурхны үгээр бодоосаа хэмээн өрөөж байна. 그래서 바람과 바다를 잠잠케 하시는 예수 그리스도의 그 권능이 여러분의 것이 되었음을 인정하고 오늘부터 바람과 바다를 잠잠케 하시는 예수 그리스도의 권능을 хүчиж салхи болон далайг намдаахч Есүсийн эрх мэдэл итгэж хүлээж авч түүгээрээ амьдарсан Бурхны дагалдагч нар болоосаа хэмээн өрөөж байна. Өөрөө өөрийгөө битгий хоосон хөрөг. Тэгээд өөртөө хамаагүй салхи шуургаг битгий өөрлөгөөр чирж ирвэл
нууран дээр байгаа хэрнээ далаад байгаа шуургыг өөрийнхөө амьдрал руу татаж битгий оруул. 살아계신 하나님 Хамт залбирцгаая. Амьд оршиж бурхын эзэмэн танд баярлалаа. Хүчит салхи болон далайг намхруулагч Есүс Христийн эрх мэдэл 이제는 알았사오니 хинбэ гэдгийг бид мэдсэн учраас Бурхны хүү Есүс Христийн нэрийг 감격한 магтан 그 열정을 가지고 тэрхүү халуун итгэл дотроо 볼 수 있는 түүний нэрийг дуудах 하나님의 증인들로 итгэлийн гэрчлэгч нар болгон өрөөх болтугай. 오늘 창조주 하나님과 Өнөөдөр бүтээгч Бурхантай хамт байх энэхүү нууцыг бидэнд та зөвшөөрсөн учраас Бурхны цатааны ажлыг нурааж бүхий л 임마누엘로 와계심을 인정 эрх мэдлийг нь хэрэглэх 싸우고 Есүс Христ Бурхантай уулзах зам, арга зам бидний дотор байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөн амьдралд байгаа бүхий л асуудлаа Есүс Христийн нэрээр намд химэн залбирэн тунгаглаж чадах итгэл өдөр болгон бидний дотроос бүрэн ундрах болтугай. 살아계신 하나님 Амьд оршигч Бурхан минь бидэнд сүнслэг хүч 회복되어지기를 бидний сүнслэг хүч сэргээгдээсээ химэн хүсэж байгаа учраас ариун сүнсний дүүргэлтийг өгөөд 수 있는 하나님의 сүнслэг тэмцэлд ялж чадах Бурхны хүч чадлыг эрх мэдлийг өгөөд энэ дэлхий дээрх Бурхны хүнээр амьдрахаар өрөөх болтугай. 하나님 떠난 죄 Бурхнаас холдсон байгаа гим нүглийн эрх мэдлэр 옛사람의 과거 дамжуулан өнгөрсний мэдлэг 뿌리를 내려 쓸데없이 과거로 дэвхүүлэгдэн өнгөрсөн лүгэ буцхаас өөр аргагүй байдалд оруулдаг бүхий л үд итгэл Есүс Христийн нэрээр нуран унсан өдөр байх болтугай. 무슨 일이 있어도 Юу болж байсан ч өөрийнхөө туршлага 평가하지 않고 хүч чадлыг 우리와 дад 항상 함께 계신 тулгууралгүй 그리스도 그 이름을 бидэнтэй үргэлж хамт байгч Есүс Христийн нэрийг дууддаг нэгнээр амьдруулах болтугай. 그래서 마음으로 믿어 Тиймээс сэтгэлдээ итгэн зөвхт байдалд хүрч 이름을 시인하여 Есүс Христийн нэрийг хүлээж аваад авралт хүрдэг Есүс Христийн нэрийг 한다고 말씀해 주셨사오니 хүлээж авдаг бүхий л хүмүүсийн 부요케 하매 우리들에게 임할 수 있도록 성령의 авралыг авсан хүмүүсийг бүрэн дүүнээр хангах болно хэмээн авсан учраас бид өдөр бүр Есүс Христийн нэрийг дуудаж бүрэн дүүрэн хангагдах ариун сүнсний нэгүслэлийг дүүргэх болтугай. 종교라는 경험에 사로잡혀 Бид шашныхаа мэдрэмж туршлагад хүлэгдэж Есүс Христийн нэрийг хүчийг хэрэглэхгүй байгаа бүхий л үл итгэлийн үйлдэлүүд Есүс Христийн нэрээр нуран унаад Есүс Христийн нэрээр бүхий л шашны үйлдэж үл чадах эрх мэдлийг хэрэгэлдэг гэрчлэлэгч нар болгох болтугай. 풍랑 속에 Цалих шоргоны дотор бидэнд амар амгалан өгдөг Бурхны хүч чадлаар бид үргэлж амьдралынхаа асуудлын дотор итгэлээр ялдаг нэгнээр амьдруулах болтугай. Сүнслэг өвчлөл дотор сул дорой болсон байгаа бүхий л талбарууд Есүс Христийн нэрээр дахин сэргээгдсэн мөргөл хүндэтгэлийн цаг болгон ирэх болтугай. Айдсаар хүлэгдээд өвчнөр илрэн гарч байгаа бүхий л өвчлөлийн хэлбэрүүд Есүс Христийн нэрээр эдгэрлийг авах болтугай. 오늘 자신의 진짜 문제를 Өнөөдөр өөрийнхөө жинхэнэ асуудлыг хайж олоод 사람을 의지하지 цаашид хүнд найдаж түшиглэлгүйгээр Бурхан надад өгсөн байгаа бүхий л асуудлыг шийдвэрлэгч Есүс Христэд л
түшиглэн найддаг, бат итгэдэг тэр өдөр байх болтугай. 노예 근성, 거지 근성들은 Тэгээ ядуурлын одоо зуршил, 사라지는 날이 되고 бооллын зуршил Есүс Христийн нэрээр нуран унах болтугай. 세계복음 Дэлхийн илгээлтийн гол дүр болгож өгөөч. 예수 그리스도의 이름으로 Есүс Христийн нэрээр залбирлаа. Амен.